За зөвшөөрлийн тухай хууль орж ирснээр ингээд дагаад 90 гаруй хуулинд нэмэлт өөрчлөлт орохоор байгаа. За тэгээд ер нь нөгөө нэг энэ зөвшөөрлийг хараад байхаар энэ бүрдүүлэх бичгээр тэгээд бас нэлээд том хэсгийг бүх төрлийн зөвшөөрлөл дээр эзлээд идэг. За тэгээд хэрийг нь харахаар болохоор бол тэр нь төрийн байгууллагаас ч авах бүрдүүлэх бичгээрэнт байна. Хувийн байгууллагаас ч авах бүрдүүлэх бичгээрэнт байна. Яг хөө зүгээр би энэ дээр нөгөө энэ ажлын хэсгээс нэг асуух гэдэг зүйл юу нэхэр жишээлбэл одоо иргэн хүн байлаа гэхэд ямар нэгэн зөвшөөрөл өсөнгөө тэрийг нь одоо төрийн байгууллагатай байгаатай холбоотой мэдээлэл байж болно. Эсвэл одоо банкнаас дансны үлдэгдлээ авчирч гэдэг юм уу? Эсвэл нэг лавлгааж байдаг ч юм уу? Ийм мэдээлэлүүд байгаа. Тэгэхээр нэг ийм Mongolia аппликейшнаараа дамжуулаад иргэн хүн одоо тэр тухайн зөвшөөрлийн процесстэй холбоотойгоор төрийн болон хувийн байгууллагаас өөрийнхөө хувийн хүнийхээ нэр дээр авах гэж байгаа тодорхойлолт лавлгаагаа энэ одоо зөвшөөрөл өгч байгаа байгууллага руу явуулаад өгнө гэдэг юм хүсэлтийг явуулаад тэр нь ийм Монголиар процессыг автоматар явдаг энэ хэсгийг ер нь одоо энэ зөвшөөрлийн тухай хуулийн дээр хэр нарийн тусгасан бэ гэдэг нэг ийм асуулт байна. За хоёрдугаарт нь болохоор байгууллагуудын хувьд бас адилхан. Байгууллагууд бол одоо зөвшөөрөл өсөж байгаа шүү дээ. Тэгвэл байгууллагын хувьд одоо жишээлбэл яг за ийм Монголиа биш байлаа гэхэд одоо тэр e-бизнес гэж яриад байгаа тэр платформ чинь одоо эдгээр энэ мэдээллүүдийг ингээд шууд автоматар хоорондоо солилцоод өөрөөр хэлбэл тухайн байгууллагыг тэр байгууллагад гаргасан ийм хүсэлтийн дагуу одоо төрийн ийм байгууллагаас эсвэл ийм арилжааны ийм банкнаас ч гэдэг юм уу эсвэл одоо хувийн одоо ямар байгууллагатай эсвэл тэр мэргэжлийн холбоотоос ч гэдэг юм уу энэ одоо зөвшөөрлийн хүсэлтийн дагуу бид энэ тодорхойлт лавлгааг хөргүүлж гинэ гэдэг талаар ингээд ажилдаг ийм нэгдсэн ийм систем бий болох тал дээр ажлын хэсэг маань ер нь хуулийнхаа төсөлтөөр юу тусгасан байгаа вэ гэдэг ийм асуулт байна. За ер нь зөвшөөрлийн хууль 2022 онд батлагдсан хуулиар бол ер нь бид нар за хэд хэдэн шийдэл оруулсан байдаг. Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийг барьнаа гэдэг. Одоо төрд байгаа мэдээллийг нэхгүй байхаар хуульчилсан. Одоо зөвшөөрлийн хуульд бол орцсон байх. Гэтэл асуудал бас юу үсэд ингээд зөвшөөрлийн хууль бол нөгөө нийтлэг харилцаа зохицуулдаг. За аль нэг салбарын хууль байвал салбарын хуулинд давмгаалж үйлчилдэг болохоор бид нар нөгөө тэр салбарын хуулиудаа бүгдийг хөндөх шаардлага үүсэж байгаа. Тэр одоо бид энэ дагаж орж ирсэн байгаа 80 хууль дээр тэр нийтийн мэдээллийн тод байдлын хуулийг барих шаардлага тавигдана гэсэн үг. За эдийн засгийн хөгжлийн яам дээр хийгдэж байгаа захин платформ бол үндсэндээ одоо нөгөө хиймэл оюун ухааныг ашиглаж одоо нөгөө иргэн одоо төрд за тэр аж ахуй нэг ч гэсэн хоорондын харилцааг зохицуулах бөгөөд төр нь одоо төрд байгаа мэдээлэл нэхгүй байхаар одоо ингээд процессыг эхлүүлдэг байхаар хуульчилсан. Одоо хуульчлаад тэр платформ хийгдэж явж байгаа гэсэн үг. За тэгээ нэгдсэн мэдээллийн сан бас бий болно гэсэн үг. Тэгэхээр уг нь бол таны яг ярьж байгаа асуул бүгд төр хуульд тусцсан. За аль нэг одоо даган өргөн баригдсан байгаас нөгөө дагах хуулиуд бол ороогүй асуудлууд бий. Тэгээ тэрийг нь одоо сүмөөрө хилцүүлгийн явцанд оруулах шаардлагатад оруулаад тэгээ хуулийн хэрэгжилтийг одоо нэхэж шаардах ёстой засгийн газраас. Ер нь тэгээд зөвшөөрлийн хууль дээр бол ингээд бүгдийг захимжуулахаар мэдээлэл нэгдсэн баастай болохоор за одоо мэдээлэл технологийн тэр бид нар нэг дөрвөн багц хууль баталж ирсэн шүү дээ. Нөгөө мэдээллийн ил тод байдлын хууль, хувийн нууцсан тухай өгүүлбэр тэрийг бүгдийг нь хооронд нь уялдуулсан байдлаар зөвшөөрлийн хууль дээр бүгдийг нь оруулахаар хуульчилсан байна. За мөн одоо Smart Government 2 гэдэг дэлхийн банкны төслөөр одоо энэ захимжуулах асуудлыг санхүүжилтэн шийдсэн байна. Тэгээ одоо бол цаг хугацааны асуудал бид нар жоохон шахаж явах хэрэгтэй. Одоо зол зайдаараа бас хурдан ажиллах хэрэгтэй тэгжиж захимжуулж илж ер нь энэ бас хүн суртал гэдэг юм чинь энэ зөвшөөрлийн хуулийн үр дүн гарах юм байнамаа. Санал хэлж байна. За тэгэхээр ер нь эдийн засгийн яам одоо нэгдсэн платформыг хөгжүүлж байгаа байна гэж ойлголоо тийм ээ. Тэгэхээр одоо 2024 оны байдлаар ч юм уу одоо Монгол улсын хэмжээнд зөвшөөрөл хүссэн нийт хүсэлт одоо ойролцоогоор хэд байсан. За тэр нь болохоор л одоо эдгээр нэгдсэн платформ ашиглалтанд орсноор хэд болж одоо хүсэлтийн одоо тэр явцыг айл шатанд явж байгаа ямар байгууллагаас ямар мэдээлэл татсан ч гэдэг энэ мэдээллүүд нь ингэж сайжирснараа одоо энэ зөвшөөрлийн одоо өгөх хурд тийм ээ одоо жишээлбэл өмнө нь зөвшөөрлийг дунджаар 30-д одоо өгдөг байсан бол тэр нь одоо 5 хоног болох гээд байгаа юм уу 2 хоног болох гээд байгаа юм уу тийм за нөгөө мэдээлэлээр явдаг болсноороо ямар давуу тал үүсгэж байгаа ингээд нэг юм статистик мэдээллийн хувьд одоо тодорхой тийм төсөөлөл байна уу? Эдийн засгийн хөгжлийн зол заяа зөвшөөрлийн нэгдсэн сан хариуцсан ахлах мэргэжилтэн. Одоо бол зөвшөөрлийн нэгдсэн сан нийт 190 гаруй мянган зөвшөөрлийн бүртгэл мэдээлэл хийцэн байна. Түрүүн асуултанд нэмж хариулахад төрийн бусад
мэдээллийн сангуудаас нийт 33 мэдээллийн сангуудаас мэдээллийг авч байгаа. Мэдээлэл солилцож байгаа. За тэгэхээр зөвшөөрлийн хэрвээ нэгдсэн сангаар явах юм бол нөгөө хугацаандаа олгодгүй байдал ч гэсэн бүгдээрээ засагдаад ингээд явах боломжтой болж байгаа. Одоогийн байдлаар 371 зөвшөөрлөөс 95-6%-ийг нь цахим хэлбэр шилжүүлсэн байна. Цаашд одоо энэ хууль маань батлагдвал бас мэдээллийг цахим хэлбэр шилжүүлэхэд бүх бэлтгэл ажлыг хангасан байгаа. Зөвшөөрлийн цахим системийг бид нэр програмчлахдаа угаасаа нөхцөл шаардлагыг хангаж ийн үгүй юу гэдгийг одоо чинь шалгадаг тийм функцүүд хийгдсэн байна. Жишээлх юм бол татврын өртөө эсэх, нийгмийн даатгалаа төлж байгаа нүггүй юу, баримт хэвлэж ийн үгүй юу, энэ болгоныг цахим системээр хянчиж байгаа, шалгаж байгаа. Тэгэхээр энд бол ямар нэгэн байдлаар тухайн зөвшөөрлийг олгодог эрх бүхий этгээдийн тийм субъектив хандлагууд бол тодорхой хэмжээнд буурна. Мэдээч хэрэг бүх шалгуурыг бид нар одоо шинэ цахим системээр хянах боломжгүй. Тэгвэл боломжит бүх төвшөнд тэрийг цахим болгоод ингээд явж байгаа. 8 нэрийн барааны дэлгүүрийн хувьд гэх юм бол мэдгдлэр эрхлэн тэгвэл согтууруулах хундаагаар худалдах дүүгээр үйлчлэх байх юм бол заавал одоо тухайн зөвшөөрлийг авдаг хэвээрээ байгаа. Тэгэхээр одоо тэр платформ чинь e-Mongolia дэрлүү ингээд иргэн руугаа шууд холбогдоод өөрөөр хэлбэл нөгөө нэг e-Mongolia чинь за таны ийм мэдээлэлээр ийм хүн ингээд ийм байгууллагаас ч юм хандаж мэдээлэл авсан байна гэдээ явдаг шүү дээ. Тэрнтэй адилханаар одоо жишээлбэл яах нь тэр 371 зөвшөөрөлтэй холбоотойгоор нэгэнтэй холбоотойгоор таны мэдээлэл ингэсэн байх шүү гэдэг мэдээллүүд нэгээд дамждаг энэ хоорондоо уялдаатай ажиллагаанууд нь хийгдэж байгаа байна гэж ойлголоо. Зөв. За бид нар угаасаа анханасаа системээ огсрохтаа бүгдийг яг ингэж бодож хийсэн. Тэгэхээр одоо иргэний мэдээллийг төрийн байгууллага татаж авсан байлаа гэж бодоход тухайн иргэний зөвшөөрлөөр заавал татаж авч байгаа. Яг энэ хуулийнхаа нийтийн мэдээллийн ил дод байдлын тухай хууль болон хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийг хангаж энэ систем маань хийгдсэн. Тэгээд тухайн зөвшөөрөл хүсэж байгаа иргэнээсээ аль болох төрд байгаа мэдээлэл авахгүй байхаар бид нар бүх програмчлалынхаа асуудлуудыг бүгд шийдсэн байгаа. Тий. Одоо энэ мэдээллүүд нь бүгдээрээ хийгдээд явж байгаа. Арилжааны банкын мэдээллийг бол одоо ямар нэгэн зөвшөөрөл дээр одоохондоо бол шаардж байгаа тийм оруулаагүй. Хувийнхаа бол хийгээг байгаа. Зөвхөн төрд байгаа мэдээлэлээ бид нар шууд авдаг байдлаар зохицуулж ирсэн.